Энэ бичлэгт дурддаж буй хэрэг үйл явдлууд нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд нийтэд нээлттэй байдлаар байршуулсан шийтгэх тогтоолууд болон хууль ёсны баримтуудад үндэслэн болно. Манай подкаст нь хэн нэгний нэр төрд халдах, гутаанд доромжлох зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн гэмт хэрэг, түүний уршигыг эргэцүүлэхэд чиглэсэн болно. Шүүхийн тогтоолд тус гэмт хэрэгт дурддах хүмүүсийн нэрийг нууцлсан байгаа тул цаашид зохиомжл нэрээр яриад явъя. 2023 оны 7 дугаар сарын 17-ны орой 20 цаг 26 минутанд цагдаагийн байгууллагад сонгой хайрхан дүүрэгт эрэгтэй хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирдэг. Дуудлагын дагуу цагдаа нарыг ирэхэд тухайн хүн гэрийнхээ зуухны урт талд баруун хойд зүг рүү харж дээш харан хөвцөн байрлалтай ногоон өнгийн подвалк болон 90 судалтай төрсийг хар өнгийн оймстой 60 орчим насны эрэгтэй хүний цогц байсан. Төргөн тусламжийн аль хэдийн нэрээд гаднаас нүцлэг хийгээд ил харагдах шин шарх сорив байхгүй хүрийн толгой үүссэн байна. Нас бараад удсан бололтой гэж цагдаа нарт хэлдэг. Цагдаагийн газарт дуудлага өгсөн хүнтэй цагдаа нар уулзахад тухайн хүн нь амь хохирогчийн том хүү байсан ба 2 хоногийн өмнө хөдөө явсан аав руугаа залхахад утсаа авахгүй байсан учраас санаа зовоод өнөөдөр хүртэл ийм байдалтай байсныг олсон гэж цагдаад хэлдэг. Цогцост хийсэн шүүх хэмжээний шинжилгээний дүгнэлтэнд талигаагчид хавирганы хугарал, уушгины гялтанд цус хоролт, цээжний хөндийн цус алдалт, өвчүү ясны хугарал, үнхэлцэх хальсанд цус хоролт, зүрхний булчинд цус хоролт, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, хуурханд цус хоролт, зүүн чихэнд шарах, цээжний зүүн талд баруун бууглага, зүүн сарвуу шуунд цус хоролт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шин гэмтлүүд ба амь хохирогчийг амьд үед үүссэн гэмтлүүд гэдгийг тогтоосон. Үхэл төргөх архах ууч хүчин тогтоогдоогүй ба талигаач нь хавсарсан хүнд гэмтлийн алмаас нас барсан гэдгийг тогтоогсон. Мөн амь хохирогчийн цуснд 0.9 промилийн спиртийн агуулмж илэрсэн ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаардаг юм байна. Цагдаа нар амь хохирогчийн хүү буюу пүрвээс мэдүүлэг авахад тухайн өдрүүдэд юу болсон талаар пүрв ярихдаа 2023 оны 7 дугаар сарын 15-ны орой намайг ирэхэд аав гэрийн үүдний довжон дээр унсан байсан. Өөрөө унаад дээрх гэмтлийг авсан байх гэж бодож байна. 2023 оны 7 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд гэртээ хараагүй. Би талигаач аавтай 2023 оны 1-р сарын сүүлээс эхлээд аавын ханы материал байх гэрт амьдарч эхэлсэн. Аав ерөнхийдөө архины хамааралтай гэр орныхоо эд зүйлс цахилгаан бараа хоол хүнсийг зарж архиудаг хүн байсан. Архиучаараа өглөөд яриа нэгсээд харааж зүхэд шөнө өрөө унтаж амраахгүй болчихдог. Энэ үйл явдал давтагдаад байхаар нь би 2023 оны 1-ээс 3 дугаар сарын хооронд 3 удаа дуудлага мэдээлэл өгч хэсгийн байцаагч зөрчлийн хэрэг шалгаж нээж байсан. 2023 оны 3 дугаар сараас аавыг баривчилгаанд явуулна гэсэн чинь цагдаагаас цухтаагаад яваад өгсөн. Өмнө говь руу манаачийн ажил хийгээд явчихсан байсан. Тухайн үед түрээслэг байсан хашааны эзэн хүмүүс хашаа түрээслэхээ болохоор нь зарын дагуу одоо байсан хаягийн дээр нүүжрээд ганцаараа амьдарч байсан. 2023 оны 6 дугаар сарын сүүлээр аав хөдөө халуун байна гэд би муудаад эмчилгээ хийх гэрэрч 2-3 хоног цэргийн эмнэлгээр явсан. Тэрнээс хойш 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар ч холбоогүй утас нь холбогдохгүй алга болчихсон. Өдөр нь намайг гэртээ ирэхэд талигаач аав гэртээ согтуу байхаар нь би гэрээс солих хувцас аваад дүүдээ аавыг согтуу гэртээ байна гэж хэлчихэд 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 хоног хинтээ амь руу яваад ирсэн. 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр найз болд Дорнод аймгаас ирчихсэн байна гэхээр нь Батын гэрт уулзаж хоол унд идээд виски ярихнаас 50 грамыг уучраад 20 цагийн орчимд гараад харсан. Гэртээ ирэхэд 21 цаг орчим болж исэн. Баруун талын матрасны урд шалан дээр хөвцсөн, гэрээр дүүрэн архины шилхүүлэрсэн, үүдэн дээр бохир асгарсан авдарны таг онгорхоо, зургтыг тавиураас нь авч кабелаас нь салгасан, зарахад бэлэн болгосон байхаар нь миний уур хүрээд аавыг загнаад ямар төвхтэй юм бэ? Яах гээд эд зүйлсээ зарах гээд байгаа юм бэ? Хаалгууд авдар сав хамаг юм онгорхоо байна. Өөр хүн аваад байдаг юм уу? Өөр аваад байдаг юм уу гэж хэлтэл аав намайг орсоор хараагаад чамд хамаагүй пицта чи намайг загнадаг хийм гээд босож ирээд хоймрын орон дээр өмдөө өмсөд суусан. Би гэрийн
Эд зүйлсийг янзалж байхад босож ирээд сандал өшгөлгөөр нь бид хоёр барьцалдаж яваад би хойморт байх модон орлоо түлхэж унгаад ноцолдож яваад хамт газар дунсан. Босоод аав гараад явчвар нь би хойноос нь гарсан. Дахин ноцолдож байгаад үүдний давжооны хэсгийн овгор шороон дээр хамт унсан. Би аавын дээд талд унсан. Аав дахиад босож ирээд ноцолдож байхад аав гэрийн амбаарны урд өөрөө доош хараад унсан. Би аавын архийг гаргах санаатай дээрээс нь ус аваад толгой дээр нь насгахад аав босож ирээд бид хоёр гэрээ үдэн дээр тайвшраад яагаад архитаар суугаад ингээд зовоогод байгаа юм гээд аавыг сууж байхад хоёр сугнаас нь өргөөд гэрлөө оруулж матрасны урд хэвтгүүлчихэд дүүргээ залгаж хэлэх гэсэн чинь утас нь болохгүй байхаар нь өөрийнхөө утсаар бичлэг хийгээд устгахчихсан. Аавыг орон дээр нь унтуулчаад завар усан зүйлсийг цэвэрлээд унтаж амарсан. Шөнө унтаж байхад харанхууд аав гэр дотор явж байгаад унаад байх чимээ гараад исэн. Би хаагаараа яаж унсныг хараагүй. Гэрлээ хасаад хартал аав зуухны зүүн муртaalд газар унсан байхаар нь би унтаад өгсөн. Маргааш өглөө нь намайг сэрхэд аав шөнө унсан газраа хэвтэж байсан. Сэрээчээд би цэцчаад орж ирэхэд аав орон дээр хэвтсэн байсан. Намайг орой ирэхэд хоолоо хийчихсэн, архиа гаргачихсан байгаараа гэж би аавд хэлээд 2023 оны 7 дугаар сарын 16-ны өглөө 10 цаг орчим үед ажилдаа явчаад оройн ирж хоноогүй найзуудтайгаа Төв аймаг руу тоглолт үзэх гээд яваад маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 17-ны өглөө тэндээс шууд ажилдаа явсан. Оройн 18-аас 19 цагийн үед ажилд хараад харих гээд болдыг утсан. 20 цагийн орчим гэртээ очиход хашааны хаалга гэрийн хаалга онгорхоо байхаар нь гүгээд очтол гэрийн хаалганы хэсэгт аав хэвцэн байдалтай дуутгаар хариу өгөхгүй байхаар нь болдод очиад аав өнгөрчихсөн юм шиг байна гэж хэлээ цагдаа түргэн дуудаад хажуу айлынхаа эмэгтэйтэй уулзаад манайд сүүлийн 2-3 хоног хүн ирсэн үү гэж асуухад үгүй байхаа сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Харин одоо цагдаагийн мөрдөн байцаалтанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн та бүхэнд хэрэг явдлыг ярьж өгье. 2023 оны 6 дугаар сарын 15-ны үеэр Пүрэв гэх залуу хашаа түрээслүүлнэ гэсэн зарын дагуу хэрэг болсон хашааны эзэнтэй холбогдоод сарын 80,000 төгрөгийн түрээслэгээр түрээслэн амьдрахаар болсон. Тухайн үед Пүрэв хэлэхдээ одоо бол ганцаараа байгаа манай хөдөөнөөс ирнэ архитаар суугаад байдаггүй аав маань хаяа уучдаг гэж хашааны эзэнд хэлсэн байдаг. Тухайн хашаанд нь өөр бас нэг айл амьдардаг байсан. Ерөнхийдөө бол хоорондоо нэг сайн харилцаад байдаггүй хуршууд байсан юм шиг байлаа. Ингээд энэ хашаанд аав Эрдэнэ хүү Пүрэв нар амьдрахаар нүжирсэн. Гэрчүүдийн хэлснээр Пүрэв нь гэртээ ирээд байдаггүй хаяал харагддаг. Аав нь байнга ганцаараа байж байдаг. Гаднаас өөр ямар нэгэн хүн тэдний дэрж харагддаггүй. Эрдэнэ архитаар суугаад байдаг ч агсам согтуу тавиад байдаггүй. Дараахан хүн шиг байсан гэдэг. 2023 оны 7 сарын 15-ны 21-ээс 22 цаг үед хурш эмэгтэй машин угааж байхад Пүрэв саарл подволктоо жижиг хар цөнхөө өрсөн байдалтайгаар гэрлөөгөө орсноо шууд хашгираад Эрдэнэийг гэрээсээ авч гарч ирээд заамдж байгаа түлхээд унгачраад буцаж гэртээ орж хин нэгэнтэй энэ пиццагаа ирж авъях гэд байгаа юм гэж ярьсан. Харин Эрдэнэ энэ үед гадаа хэвтэж байсан. Энэ үйл явдлыг харсан хурш эмэгтэй найгаад шууд гэрээсээ гараад явчихсан юм билээ. Тэгээд гэртээ нөхөр болон дүүгийнхээ хамт буцаж ирэхэд гэрийнхэн зүүн талд байх Монгол гэрийн үүдэнд тус гэрт амьдардаг Эрдэнэ давжууныхаа урд талд хэвтчихсэн. Хажууд нь Пүрэв сууж байсан ба бос ор гээд Эрдэнэийг гэртээ оруулсан. Гэртээ орсныхаа дараагаар бос наана хөвт гих мэтээр орилж хашгираад байсан хуршинд нь сонсогдоод байсан ба хурш эмэгтэйн дуу орж боловч гэсэн боловч их чинь чи очиж яах гээд байгаа юм согтуу хүмүүстэй ойлголцохгүй гэж хэлээд дүүгээ гэрээсээ гаргадгүй. Хурш шаалын хүмүүс нь дуу чимээ гараад исэн болохоор цагдаа дуутгуу яах вэ гэд хоорондоо ярилцаж байх үеэр ямар нэгэн чимээ гарахаа болчихсон тул цагдаа дуудалгүй тэгээд л орхичихсан. Маргааш өглөө нь 10-аас 11 цаг үед Пүрэв өчигдрийнхөө хувцастаа гэрээсээ гараад явж байсныг хурш шайлын хүмүүс нь хардаг. Пүрэвийг явсны дараа гэрийнх нь хаалга онгорхоо байсан ба хуршууд нь орой ажилласаа ирэхэд тэдэнд бас л хаалга онгорхоо байдаг. Өглөө гарахт нь орой ирэхэд нь гэрийн онгорхоо айлгаар Эрдэнэ гэрийнхээ баруун талд доошоо харчихсан хэвтэж байгаа бол харагдсан. Харин хуршууд нь архиудаг хүн болохоор архиа уучраад унтаж байна гэж бодоод ерөөсөө тоогоогүй архичихсан. 2023 оны 7 сарын 17-нд Пүрэв гэртээ ирээд хурш эмэгтэйгээс манайхаар 2-3 хоног хүн харагдсан уу гэж асуусан ба хурш эмэгтэй гайхаад 15-ны орой та хоёр чинь зодолдоод байсан биз дээ гэж хэлсэн чинь Пүрэв айн гэж гайхсан янзтай чанга асуучаад гэрлөөгөө орсон ба удалгүй түргэн болон цагдаа нар ирдэг.
Цагдаа нар пүрвээс юу болсон талаар асуухад би 2 хоногийн өмнө хөдөө явсан аав руугаа залах гэж уцаа авахгүй байсан учраас санаа зовоод өнөөдөр ийм байдалтай олдлоо гэж цагдаад хэлдэг. Цагдаа нар мөрдлөгийн явцад аав хүү хоёр тийм сайн харилцаатай байгаагүй нь ил болсон ба пүрүү аав ээж хоёроо салах үед ээжтэйгээ хамт үлдсэн. 2023 оны 3 дугаар сараас гинт аавтайгаа хамт амьдарч эхэлсэн юм байна. Яг ямар шалтгааны улмаас бол хамт амьдрах болсон нь бол тодорхойгүй. Өмнө нь пүрүү аавыгаа архиугаад угаалгын машин гэрээ тогшил зараад байна гэсэн гомдлыг цагдаад өгсөн байдаг. Гомдлыг хүлээж авсан цагдаа Эрдэнэс мэдүүлэг авахар гэрт нь очиход Эрдэнэ би хүүтэйгээ багаас нь хамт амьдраагүй сүүлийн хагас жил орчим амьдарч байгаа. Энэ гэр нь миний өөрийн гэр. Би өөрөө эд зүйлсээ авч байсан. Зарсан гээд байгаа хөргөчөө дэлгүүрт барьцаанд тавьж хоол хүнс арх зээлэн авчихсан байгаа. Ер нь би ганцаараа архиугаад байдаггүй. Манай хөөч гэсэн хаяа ажиллаа тараад архиуч гэсэн ирээд надад агсан согтуу тавьж хаяа гар хүрч байсан асуудал байгаа гэж хэлсэн ба. Гэхдээ хүүдээ гомдол гаргахгүй гэж цагдаад хэлсэн учраас тухайн цагдаа пүрвийн гаргасан гомдолд зөрчлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн байсан. 2023 оны 7 дугаар сарын 17-ны үдээс өмнө 11 цаг 24 минутад пүрүү фэйсбүүкээр эмэгтэй дүүрүүгээ сайн уу аав чам руу залгасан уу? Уцаа авдаггүй гэрийн төлхөрийг чиний машинд үлдээсэн байна. Чи аав руу залгаадах миний дугаарыг авахгүй байна гэсэн ба дүүн аав руугаа залгахад аавынх нь нутас ярьж байгаа тохио өгсөн тул хэсэг хугацааны дараа залгахад уцаа авахгүй байсан. Түүнээс хойш орой 20 цаг үед пүрв дүүрүүгээ дахин залгаад аав өнгөрчихсөн байна. Би одоо яах ёстой вэ? Яана гэж ярьсан. Дүүн пүрвт хандаж тайван бай 102-т дуудлагыг би дүүтэйгээ хамт яваад очие гэж хэлдэг. 22 цагийн үед очиход пүрв түүний найз болт хоёр байсан ба цагдаа нар ч мөн ирсэн байдаг. Эрдэнэ амар амгалан унтаж байгаа хүн шиг харагдаж байсан. Ямар нэгэн зодон зохион болсон уул мөргүү гэх зүйл ажиглагдаагүй охинд нь. Охин цагдаа нарт хэлэхдээ манай аав хүнтэй огт маргалдах хүн биш. Арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ агсам согтуу зам байхгүй. Харин аавыг уусрын үед ахуурлаж загнах тохиолдол бол гардаг байсан байх. 2023 оны 5 дугаар сард аав надтай нэг ярихтаа агш намайг архиулаа гэж цохиж яваад гэж хэлж байсан. Би тэр үед ахаас та одоо аавыг архиулаа гэж цохиж зодоод байгаа юм уу гэхэд үгүй архиухаар нь загсан юм а гэж хэлсэн. Миний аавын тухайд эд зүйлүүдэд дэлгүүрт архины барьцаанд тавиад дуучдаг байсан. Ах тэр тавьсан эд зүйлүүдийг дэлгүүрээс авдаг байсан ба тэр үднээс аавыг их загнадаг байсан гэж мэдүүлэг өгдөг. Харин энэ эмэгтэй нөхөр нь хадам аав нас барахаас 2-3 хоногийн өмнө пүрүү манай эхнэр рүү залгаад энэ согтуу толгоогоо та нар ирж авахгүй бол би өөрөө арга хэмжээ авна гэж ярьж байсан гэж хэлдэг. Өөр бас нэг Эрдэнэний хамаатан цагдаа нарт талигаач наадмын дараа манай гэрт ирсэн хөдөө орон нутагт ажиллаж байгаад ирлээ. Пүрүү намайг гэрийн угаалгын машин зарлаа гэж цагдаад өгчихсөн байгаа. Цагдаа дээр очиж уулзна гэж яриад явсан. Талигаач маань хожир болонд амьдарч байгаад 2 жилийн өмнө ах дүү нар нь хийж байгаад гэр тавилга цахилгаан хэрэгсэлгээд бүх зүйлийг нь авч өгч байсан. Талигаач хай хөдөө явсны дараа пүрүү гэрээг нь очиж аваад өөр газар барьчихсан. Одоо амьдарч байгаа газар нь ч сонссон. Ах хөдөөнөөс ажилласаа ирээд тэр хоёр хамт амьдарч байсан. 2023 оны 5 сарын үеэр талигаач ах манад ирж 2-3 хонсон. Хөл гар биеийг хавдаж хөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад пүрүү согтуу ирээд зодсон гэж хэлж байсан. Тэгээд манад байж байгаад хөдөө ажил руугаа явсан. Ер нь анзаараад байхад талигаачийн хэлж байгааг сонсоод байхад пүрүү аавтайгаа их муухай харьцаж дээрлэхэд байдаг юм шиг санагддаг байсан гэх мэдүүлгийг өгдөг. Мөн цагдаагийн мөрлийн явцад пүрвийн найз болт цагдаа нарт би Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй том хүү болох пүрвийг танина. 2023 оны 7 дугаар сарын 16-наас 17 цагийн үед пүрв болон манай найзын дүү бидгээд пүрвийг сонсголонгоос ажлаас нь аваад Төв аймаг руу шоу үзэхээр явсан. Тэгээд архиуучаад бид нарт тэнд хоноод 2023 оны 7 дугаар сарын 17-ны 9 цагийн үед пүрвийг ажлынхаа гадаа буулгаад явсан. Пүрв 19 цагийн үед залгаад ажил тарчлаа ирээд аваач гэхээр би очиж аваад гэрлөөнд хөргөж өгсөн. Пүрв машинаас буугаад надад гэрийн төлхөр байхгүй аа байна үзчихэд ирээгээд ороод удалгүй аав өнгөрчихсөн байна гэд гараад ирсэн. Би пүрвийг дагаад хашаар нортол гэрийнх нь хаалга онгорхоо байхаар нь очоод тартал аав нь үүдэн хэсгтээ биеийн дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд бид хоёр буцаад машин дээр очоод би унтаж байгаа юм шүү. Биед нь хүрээд үзсэн чинь пүрв буцаж ороод гарч ирснийхээ дараа би энэ бүр хурцсан байна гэд түргэн төслөмж цагдаад утсан.
Удалгүй түргэн тусламж болгон цагдаа ирээд шарлыг аваад явсан. Тэр үед Пүрвийн 2 дүү болон нэг эгч нэрээд гэр орныг цэвэрлэж янзлсан. Харин Пүрв бит хоёр өөр нэг найзынхаа ажил дээр очив. Пүрв сэтгэл санаагаар унаад байнгээ тэр хоёр нэг шил архиулсан. Машиндаа унтаад өглөө 8 цаг үед нэгдүгээр хороололт Пүрвийн гэрт ирээд тэр хоёрыг буулгасан. Тэгсэн чинь Пүрв надад аавынхаа иргэний үнэлгийг өгөөд манай эмэгтэйдүүд аваачаад өгчих хэрэг болно гэд дүүгийн дугаарыг хэлсэн их мэдүүлгийг өгсөн байдаг. Ийхүү цагдаа нар Пүрвийг 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 21-ээс 22 цагийн үед Сонгойрхон дүүргийн дугаар тоотод өөрийн төрсэн эцэг буюу хохирогч Эрдэнэийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалтан задаж эрүүл мэндэд гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон гэж сэжигтнээр татсан. Цагдаа нар сэжигтэн Пүрвийн гар утсанд шалгалт хийсэн ба хогийн сав гихцэл рүү орж харахад эрэгтэй хүний дээшээ харж хэвтэж байгаа зороо нишрхэг, эрэгтэй хүний дээшээ харж хэвтэж байгаа 34 секунд имжлэг нишрхэг байсныг сэргээх цэсийг сонгож устгасан зураг бичлэгийг сэргээж бичлэгийн дэлгэрэнгүй хэсгийг үзэхэд 2023 оны 7 сарын 15-ны 22 цаг 29 минутад хийсэн бичлэг байсныг нотлох баримтаар авсан. Одоо та бүхэнд гар утсанд байсан бичлэгийг нарийн детальтайгаар ярих тул сэтгэл санаа тогтворгүй болох магадaltaй гэдгийг анхаарна. Гар утасны камерын бичлэгт үзлэг хийхэд тус төрс бичлэгийг эхлүүлэхэд уг бичлэгийг эрэгтэй хүн хийж байх ба Монгол гэрийн шар өнгийн хулдаасан дээр дээгүүрийн хар өнгийн дугуй захта хагас санцуутай подволк дээшээс хөгдөж хөвлийг хэсэг ил гарсан хоёр гарыг салаавчлан тохон үеэр нуулж хэсэгтээ байрлуулсан байдалтай доогоороос худалдаа 90 цаохор дотор өмддөө хоёр хөлийг шулуун жисэн байдалтай хар өнгийн өмдийг шуталж хоёр хөлийн шилб хэсэгт аваачсан байдалтай дээш харсан 55-аас 60 орчим настай гэмээр эрэгтэй хүн хэвтэж байна. Уг хүн хөлөрсөн норсон гэмээр харагдах ба тухайн хүний хоёр нүдэ нүчилж биеийг хөдөлж байна. Түүний амнаас болон зүүн талын чихнээс цус мэт олон өнгийн зүйл урсан гарсан байдалтай харагдаж байна. За энэ танаа ахчин бол ийм архичин биста. Ийм сайхан гэр орон би өөрийнх нь болгоод аваад өгсөн чинь хамаг юмаа зарсан. Өмнө говоос ирээд хэд хоног сайхан байж байгаад ингээд архичин болоод хэвтэж байна гэж хэлээд гэр доторх байлыг тойруулан харуулж бичлэг хийж байна. Бараг үхэж байгаа байх гинэ. Юу гэсэн гинэ гэж бичлэг хийж байгаа төхөөрөмжийг газарт байх хүний нүүр хэсэгт толгож ойртуулахад тухайн хүн нүдэ анивчлуулан амдаа юм хэлэх боловч сонсогдохгүй ойлгогдохгүй байна. Бичлэг хийж байгаа хүн үхээрээ мэдв үх гэж хэлээд нүүр хэсгээс бичлэгээ холдуулах ба дандаа хутлаа ярьдаг гэж хэлснээр тухайн бичлэг дуусаж байна. Амь хохирогчийн хөл байх хэсгийг шал бохир байдалтай гэрийн эргэн тойронд зурагт орох хөргөгч хувцас хатаагч плетик зэрэг зүйлүүд мөн байрлан байдалтай байна. За одоо шүүх хурлын хэсэг рүүгээ орцгоё. Шүүгдэгч Пүрв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2023 оны 7 дугаар сарын 15-нд би харьсан. Гэрлөө байхад авдрын таг онгорхоо телевизрийг боочгсон, аав сохтой байсан. Би загнасан, бит хоёр ноцолцсон, би түлхийд суулгасан. Аав шороон дээр унсан, би толгойд ирэн сэргийх зорилгоор ус асгасан. Бит хоёр нилээд удаан ямарсан. Тэгээд канистр дээрээс босгоход миний баруун гараас татхад нь би хойш суухдаа аавын цээжин дээр суучихсан. Улмаар гэрт ороод уцаар ирсэн бичлэг хийсэн. Өглөө би ажилдаа явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн байсан. 17-нд гэртээ ирэхэд аавд ил харагдах шарах сорив байгаагүй. Гимшиж байна, харамсаж байна. Гин буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн саналыг харгалцсан үзнэ гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дунд охин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ аав ойр орхон яриад мөнгө асуудаг. Би боломжоор шилжүүлдэг байсан. Шүүгдэгч ахаасаа нэхэмжлэх зүйлгүй. Ааваасаа айдаг ойр дотн байгаагүй. Ээжийг зоддох хүн байсан. Гомдлгүй Пүрвийн ялыг багасгаж өгнө гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Пүрвийг ямар нэгэн сэтгцийн асуудалгүй хэрэг үйлдэж байхдаа өөрийн үйлчлэлийг хянах боломжтой үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж дүгнсэн. Шүүх орол дээр хохирогчийн талын өмгөөлөгч хохирогчийн ар гэрээс Пүрвт ямар нэгэн гомдол нэхэмжлэлгүй хэргийг шийдэхдээ шүүх нотлох баримтад тулгуурлан зөвчлөлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэх өмгөөллийг хийсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчд гэмтлийн байдал дээр маргаангүйч энэ гэмтэл нь ямар нөхцөлд үүснэ нь эргэлзээтэй гэр бүлийн хүчирхийлэл гих зүйлсэд үндэслэлгүй давтагдсан тогтмол хүчирхийлэл хийсэн гэсэн нотлохоо байхгүй. Онц харгас хэрцгийгээ гэдэг нь нотлогдоогүй. Нотлох баримтаар цогсон гэмтэл гэхээс илүү шахаж дарагдсан гэмтэл байгаа
гэдэг нь тодорхой байна гэсэн өгүүлэлийг хийдэг. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө гэх хүслийг бол хүлээн авах хууль зүйн үндэслэгүй байна гэж үзсэн. Түншлэн хохирогчид гадна ил харагдах шарах сорив байгаагүй гэдэг нь шүүгдэгч хохирогчийг зодоогүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнсэн. Мөн иргэдийн төлөөлөгч пүрвийг гин буруу тагж үзсэн байна. Гинт хэргийн улмаас хохирогч эрдний амнаас хохирсон бөгөөд хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч бүрөвт бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба түүнд 15 жилийн хорих айлыг нээлттэй хорих ангид илүүлэхээр шийдвэрлсэн. Хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар аль аль нь пүрвийн хорих айлыг доод хэмжээгээр оногдуулж өгнө гэж шүүгчээс хүссэн боловч хорих айлын доод хэмжээгээр ял оногдуулах боломжгүй гэж шүүгт дүгнсэн. Энэ өмгөөлөгч нарын хүсэж байсан хорих айлын доод хэмжээ нь бол 12 жилийн хорих ял байсан юм билээ. Тэгээд энэ хүрээд өнөөдрийн маань бэлдсэн хэрэг маань дуусаж байна. Хүчирхийлэлд хязгаарч зөвтгөл байхгүй, хүнд хандах хүндлэг байлаа хязгаарч битгий алдаараа. Энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлыг бусадтайгаа сэтгэл хэсэгт ээлдэх хүндэтгэлтэй байдлаар хуваалцаарай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Figures blurred vanish like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden away.